Монгол улс энэ өнөөдөр ийм нөхцөл байдал бэлгийн замын халдварт өвчин өөрөө нийт халдварт өвчнийхөө 40 гаруй хувьдын өвчлөөд байгаагийн гол үндсэн шалтгаан гэдгийг бид нар нэгдүгээрт олох шаардлагатай байгаа. Тэгэхээр зэрэг яг энэ бэлгийн замаар дамжих халдварт өвчин болон ХДХВ дох хоёр маань бол хоорондоо та бүхэн маань бас ялгаатай салгаж ойлгоорой. Дох ХДХВ-гийн халдвараар аваад дохоор өвчлсөн хүмүүс бол өнөөдөр манад түрүүн одоо нийгмийн бодлогын байнгын хорооны даргын бас юунд тэмдэглэгдэжсэн 296 орчим хүн байгаа гэж. Тэгэхээр зэрэг энэ маань бол зөвхөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тандалтаар ингээ үзэх юм бол манай хүн ам дунд халдвартай хүн амын дунд халдварын тархалтыг бага түвшинд барьж байгаа орны тоонд ордог. Ер нь бол дайлангуяа Монгол улсын хэмжээнд тэр тундаа Монголын хөгжлийг тодорхойлж байгаа томоохон одоо энэ уул уурхайн салбарууд энэ хил гайлтай бодлоготой холбоотой энэ одоо аймаг сум салбар руугаа нэлээд түлхүү анхаарлаа хандуулж хүн амын хөгжил, хүн амын эрүүл мэндийн салбар чиглэл рүү чиглэсэн энэ бодлого маань бас жоохон дутагдаад байгаатай бол би бас энэ үйл ажиллагаатай холбож ингэж үзэж байгаа гэдгийг хэлээд. За энэний хамгийн ихний зүйл бол эрүүл мэндийн асуудлыг хилцдэг салбар дундын гэдэг бүтэц ерөөсөй байхгүй болчихжээ. Энийгээ дахин байгуулаач, нийгмийн эрүүл мэндийн зөвлөл гэх юм уу, эрүүл мэндийн зөвлөл гэх юм уу. Тэгэхгүй бол бусад салбарын оролцоотой хамаарсан одоо бүх асуудлыг шийдэгдэхгүй байна гэдэг үндсэн зөвлөмжийг гаргасан. Тэгэхээр энэ чиглэлээр ямарваа нэгэн дахин одоо ажил хийхэд бол манай байгууллага дэмжихэд бол бүрэн бололцоотой байгаа. За хоёрдугаарт нь бол мөн яг энэ нөхөрч эрүүл мэндийн тулгамцсан асуудлыг хариуцж исэн одоо нөгөө гэр бүл төлөвлөлтийн асуудлыг хариуцж исэн орон тоо маань эрүүл мэндийн яам дээр одоо байхгүй болоод 2 жилийн хугацаанд бас нэлээд бодлогын зохицуулалт алдагдсан байна. Санхүүжилтийн асуудал ярьж байна, хүний нөөцийн чадвархын асуудал ярьж байна. Гэхдээ бүтэц зохион байгуулалтын хувьд хийж болохоор тийм ээ мөнгө зарахгүйгээр хийж болохоор их олон ажлууд байгаад байгаа хгүй мөнгө зарахгүйгээр хийж болох. Тэгэхээр бид нар яг энэ асуудалд бол нэг хандж байгаа арга барилын сэтгэлгээгээ жаахан өөрчлөх ийм бас цаг болсон юм байна л гэж бодож байна л да. Тэгээ мэдээч нөхцөл байдал бол маш хүнд байгаа. Маш хүнд байна. Гэхдээ энэ удаагийн одоо энэ хилцүүлэг бол нийгмийг нэм чочрох зорилгоор хийгээгүй. Хамгийн гол нь өнөөдөр энэ нөхцөл байдлын бэлгийн замын өвчний нөхцөл байдал Монгол улсад яг ямар хэмжээд байгаа юм бэ гэдэг нөхцөл байдалд их зөв үнэлт дүгнэлт хийх ёстой юм байна гэж боддог. Зөв үнэлт дүгнэлт хийх. Ямар нэгэн сенсац хийх биш тийм ээ. Тодорхой дэвшлүүд байгаа юм байна. Энэ дэвшлүүдээ бид нараас олон нийтэд сурчлах хэрэгтэй. Нөгөө талаасаа бол энэ бэлгийн замын халдварт өвчин гэдэг асуудал бол хүн бүхний Монгол хүн бүрхний санаа зовох хэрэгтэй сэдв мөнөөгүй юм байна. Түрүүн мөнхөө дарагчсан хэллээ шүү дээ. Үнэхээр үндэстэн оршихуу, эс оршихуу гэдэг асуудал дээрээ тулгарх хэмжээнд байна шүү. Бүгдээрээ санаа сэрэмжтэй байх хэрэгтэй шүү гэж. Тэгээ монголчууд бид нар бол маш их сайхан хүрж исэн үр дүнгууд байна. Сая түрүүн тэр судалгаагаар харахад 90 он гэхэд баг үндсэндээ бид нар бэлгийн замын өвчнгүй болсон улс болсон байна шүү дээ 90 онд. Маш том дэвшил. Харамсалтай нь өнөөдөр эргээд харсан чинь одоо ингээд бэлгийн замын өвчлөл үнэхээр хүнд хэмжээнд хүрсэн ийм нөхцөл байдал хүрсэн дандаа ухарсан. Тэгээ бид нар улаан тарианы хувьсгал гэж хийжсэн тийм ээ. Улаан тарианы хувьсгалаа хийгээд бүгдээрээ монголчууд бид нар бүгдээрээ эрүүл болж ирсэн ийм сайхан туршлага бол байгаа байхгүй. Тэгэхээр энэ өмнө хийжсэн хэрэгжүүлжсэн энэ туршлагаа бас дахиад сэргээх ийм цаг ийм нөхцөл байдал бас үүссэн юм байна гэж бодож байна. Бол яаж одоо энэ өвчлөлийг бууруулах вэ гэдэг асуудал хамгийн чухал. За эхэнд одоо нүүбийн хүн амын сангийн суурин төлөөлөгч намар доохын халдвартай тэтгэл тавина. За ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн эрүүл мэндийн боловсрол олох халдварт өвчин одоо бэлгийн замаар халдварладаг энэ өвчний өнөөгийн байдал сэдвэр эцэст нь Улаанбаатар хотод бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай нийслэлийн эрүүл мэндийн дараагийн бэлгийн замын халдварт өвчний тархалт өндөр байгаа. Бэлгийн замын халдварт өвчний тархалт өндөр байна гэдэг маань асуудлыг бид нар нэлээд анхааралтай авч үзэх ёстой. Нийт халдварт өвчин бол нийт халдварт өвчний дотор 3 дугаар байранд тогтмол орсоор байгаа. Учир энэ асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх, онцгой анхаарах холбогдсон байгаа гэдгийг харуулж байгаамаа. За улсад бэлгийн замаар дамжих халдвар ХДХВ дохын чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эмчилгээнд баггүй үр гүйцэтгэж байна. 2012 онд хэрэгжихээр ингэж эргэцэн орчин бүрдсэн байдаг. Тэгэхээр энэ эргэцэн орчныхоо хүрээнд өнөөдөр бид үйл ажиллагаа дээрэс нь хүмүүсийн одоо энэ ажлын хариуцлага энэ бүгд дээр бид нар анхаарал тавьж яваагүйгээс
хэлхийг хүсэж байгаа. Тэгэхээр зэрэг 2015 онд тархалтыг бууруулах, хязгаарлах, өргөсөн сэргийлэх талаар авах арга хэмжээний оронтойг аймгийн эрүүл мэндийн газруудад бууруулж баталсантай холбоотой бас энэ үйл ажиллагаа. Яамныхаа түвшинд гэхэд бодлогын түвшинд боловсруулж байгаа мэрэгчлэлт нь алдаа дутагдал гаргаад байгаа. За тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, хангалтыг үзүүлж байгаа олон улсын байгууллагуудтай олон улсын санхүүжилт буурж байгаатай холбоотой. Ялангуяа одоо манай Галбаас сан бол энэ 12 сараар сангийн төслийн цааш нь одоо нөхөж засгийн газар олох зайлшгүй шаардлага гарч ирж байгаа. За энэ тодорхой хуваар ийм гаргахаар түн дээр бас нэг түрүүн санал давхардуулахгүйгээр хэлэх саналтай байна. За харьцан өмнө итгэж явдаг. Хаана бий болоод байгаа вэ? Ямар орчин нөхцөл бий болоод байгаа вэ гэдгээс анхаарч цаашид байрсартай явж идэг. Тухайлбал одоо явуулын хүн аав ихтэй уул уурхайн салбар тэгээ хил айлын энэ одоо эзэг хийн сэдв болж байгаа юм одоо зүйл хийхдээ бол би санд нэгтэй үүдийг зогсоод нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх за тухайн одоо хил байлтай үүдийг төсөн мөнгөтэй холбогдуулсан төрийн бодлого болж явдаг. Тийм болохоор яаж ч бидний хувьд бол энэ тэр дундаа энэ бэлгийн замын халдварт тодорхойлж бодлого төлөвлөлтөд тусгаж авчихгүй бол энэ онцлог нэлээд хэмжээгээр анхаарлын зэг болсон асуудал байж байгааг би бас хэлхэн зүйл. Байгалаа үтс орон тоон дотор нь суулгаж өгөөд төсвийн бидрэг байгуулаад тэр нь мөнхийн тогтолцоо болж үлдсэн нь бол одоо маш тончхон төсвийн эрүүл мэндийн асуудал байгаа. Ингээ хийж болох маш олон асуудлуудыг бас яг энэ салбарын хэмжээнд тунгаан шүүн авч хэлцээ.